Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ Hoop Notes-ийн шинэхэн дугаар болох 10 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Надтай хамт хөтлөхөөр спортын сэтгүүлч Инхбат маань хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. 12 сарын 1-нд солилцооны цонхоос хаагдлаа. Энэ 7 хоногт яг юу болж өнгөрөв? За өнгөрч буй 7 хоногт бол Монголын сэгсэн бөмбөгт ялангуяа яг чиний хэлснээр солилцоо 8-ны шилжилт хөдөлгөөний цонх 12 сарын 1-ний өдөр хаагдсан байгаа. Тэгээд энэ солилцооны шилжилтийн цонх ямар учиртай вэ гэхээр зөвхөн Монгол болоод Аз тоглогчид багууд хоорондоо солилцох, зам одоо тоглогчид багуудын хооронд шилжих ийм хөдөлгөөн хаагдаж байгаа гэсэн үг. Тэгээд маш сонирхолтой шилжилтүүд явагдсан, үзэгчд маань ч гэсэн мэдээллийг авсан болов уу гэж бодож байна. Энэ солилцоо шилжилтүүдийн дундаас хамгийн их анхаарал татсан шилжилт бол мэдээж Захын Brothers болон BCH Knights багуудын хооронд явагдсан ийм солилцоо байлаа. Тэгэхээр эхнээс нь хамтдаа Эрдэнэт Miners багаас эхлээд харцгаая. За Эрдэнэт Miners багийн хувьд бол 3 тоглогчийг нэгтгэсэн байгаа тийм. Хасын үлгүүд багаас Ирмөн Заяа, Дархан United багаас Барс Болт, Сэлэн Бодонс багаас Хишиг Баяр нарыг одоо ийм нэгтгэсэн ийм бүрэлдэхүүн үүсгэсэн байна. Энэний талаар яриач. За Ирмөн Заяагийн хувьд одоо ингээд лигт 2 дахь жилдээ тоглож байгаа софтмор тоглогч. За тэгээд ер нь бол Эрдэнэт Miners баг яг дутуу байрлал дээр л тоглогчдод авбуу гэж бодож байна. Хишиг Баярын хувьд бол 3-3 шгшээгийн тоглогчид Бодонс дэрснээр илүүтэй одоо багаас ростроос хасагдах хэмжээнд оччихсон байсан. Эцэст нь Эрдэнэт Miners баг руу зээлээр явлаа. Тэгвэл хамтдаа Монголиансын шилжилтүүдийг харцгаая. Энэ шилжилтүүд бол бас нэлээд сонирхолтой санагдсан. Одоо хасын үлгүүдээс Игорь Ватарууг авсан байна. Бишрэл металл багаас Цэлэмгийг авсан байна. Эрдэнэт Miners-аас бас очират те төвийн тоглогчдыг авсан байна. Энэ талаар тийм бас л яг BCH Knights, Эрдэнэт Miners гэдэг бүхэл багууд өөрт аль болох ашигтай шилжилтүүдийг хийсэн. За Ватаруугийн хувьд бол яг насан жаргалч гэдэг юм уу. За нэмээд Тэмүүжингийнх одоо холдон тоглогчдыг илүү одоо гарааны түвшинд байж болох үс холдон тоглогчдоор тоглохоор Монголианс очсон. За нэмээд Цэлмэг металлд энэ удирлыг эхлүүлэхдээ 2 дахь бөмбөгөнд маш сайн явдаг, хамгаалтанд маш сайн тусалдаг шинэ Цэлмэг болоод орж ирсэн байсан. За тэгээд эцэст нь Монголианс баг руу очлоо. Мэдээж Galloway 70 орнуудын наадам руу явсан. Нэмээд Наранбаатар, Мандхбаяр гих тоглогчд дээр өндөр ачаалт ирж байгаа учраас очротыг авчирвуу гэж ингэж харж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо хамтдаа хасын үлгүүд багт Монголиансаас 2 тамирч орж ирсэн байна. Тийм энэ бас их сонирхолтой тийм. Орчнор тийм. Яг Ватарууг явуулаад Провдоржийг авчирна гэсэн энэ шилжилт солилцоог бол сагсан бөмбөг сонирхогчид яг болно гэж төсөөлөөгүй байсан баг. Нэмээд Монголиансын бэлгүүн гэж 3 дээрч тоглолцдог, 4-8 дээрч тоглолцдог. За залуучуудын 3-3 шгшээ огтос тоглодог байсан бэлгүүнийг авчирсан. Мэдээж бэлгүүний хувьд бол юу гэдгийг маш сайн тэмцэлтэй юм тоглогч. Провдорж ч гэсэн маш сайн тэмцэлтэй тоглогч. Тэгээд Провдоржийн хувьд бол хасын үлгүүдийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо өчигдөр хийчихсэн юм байна да. Үүний артлаас хөгжлийн лиг рүү маш олон тамирчид бас орсон байна. Тэгээд эндээс эхэлвэл Эрдэнэт Miners багаас Мөнхбаатар орсон байна. Бэлэг дундрах орсон байна. Ховч хонхруудаас Лавгцэнд орсон байна. За Дугур Эрдэнэ, Лавгцэнд хоёрын хувьд бол яг өөрсдийн хүсэлтээр багийн ростроос гэрээгээ цуцлаад за тэгээд хөгжлийн лиг рүү явсан. За бусад тоглогчдын хувьд Бацолбоо Азианрын хувьд бол мэдээж 3-3 шгшээгийн тамирчид ирснээр ростроос хасагдаад байсан. За тэгээд Монголианс шилжилт хөдөлгөөний цонхоор 3 тоглогчийг авчирчихсан байсан учраас хуучин Налах Бизоны бас гол тоглогчдын нэг байсан сайн хамгаалагч Бат Эрдэнэгийг бас хөгжлийн лиг рүү явуулвуу гэж ингэж харж байна. Мөн болор толгой ах маань хөгжлийн лиг рүү босож орж ирсэн. Тэгээд ер нь бол энэ удирал богийнхыг тоглох уугүй юу гэсэн асуулт бас их олон хүний дунд байсан болов уу гэж бодож байна. Тэгээд хараахан дуусгах болоогүй байна. Боловсрол ах маань энэ жил бас хөгжлийн лигт тоглохоор болсон. За ингээд хэсэг хугацааны дараа зочдтойгоо хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент төвчээр Дасандаа Буухан М-банк спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors ажиллаж байна.
Нэвтрүүлэгтээ эргээ тавтай морил үзэгчтэй манай өнөөдрийн зочдоор Завхан Brothers багийн тоглогч Ивэл болон Дашторс нар хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өндөр. За бас улирал их ачаалттай явж байна. Ер нь Завхан Brothers багийн хувьд шилжилт төлөвлөгөөний цонхоор бас нэгэн тоглогчийг авчирсан тий дүлгөө мөрөнд авчирсан. Шинэ тоглогчтой ер нь хэр дасж гин аль хэдийн 2 тоглолтыг хийчлээ шүү дээ. Манай дүлгөө мөрөн маань одоо манай яг 4 номерын байралтай амар хэрэг болж байгаа. Тэгээд манайх нэг шидэгч олонтой болохоор ер нь бол юм Ишибашиг ер нь сольсон бахаа гэж бодож байна. Дотоо байрал дээр. Ер нь бол ингэдэг юм уу? Одоо жишээ нь Ишибашиг явуулаад дүлгөө мөрөнд авчрах гэж байна гэдэг тал дээр тамирчидтай яг дасгалжуулагч арын албаны зүгээс ярилцдаг эсвэл яг удирдлага менежерүүд ингэж ярилцаад эцсийн шийдвэр гарсны дараа тамирчидтай дуулдаг. Энэ мэдээлэлээр амар гинтийн зүйл болсон тийм. Гинт тамирчдын хувьд бол яг мдэг байсан. Тэгээ арын албанаас гинтийн шийдвэр гаргаад залсан байх гэж бодож байна. Ерөнхийдөө бараг Facebook-ээр зэрэг мэддэг дээ. Тийм бараг л. Тэгээд бас юм Ишибаши чинь эхний хідэн тоглолт бүр амар сайн тоглож байгаад явц дундаа ялч нөгөө Дашторжийн хилжаар нөгөө шидэгч айгүй ихтэй. Тэгээ бас жоохон тоглолт нь унаад ирцэн үү гэж бас харагдсан. Тэгээ хувь хүнийх нь тийм болохоор бас солилцоо хийсэн нь дээр байсан болов уу гэж бас арын албанаас бол тэгж л бодсон байх гэж бодож байна тийм. Нөгөө жоохон орон гарын тоглолттой байсан болохоор гэж бодсон. Ишибаши Ивэл бид гурван үед бол бүр ингээд нэгнийгээ орчуулад тоглолтын дараа явцсан тийм. Ивэлтэй бас баярлалаа. Яг Япон хоёр. Тэр яг юу болов? Өө яг ингэсэн бохгүй. Ишибашигаас ярилцлага авах гээд тухайн тоглолтын чинь Ишибаши завхны эсрэг 14 он авсан байлоо да. Тэгээд Ишибашиг хажуудаа аваад ирсэн чи Ишибаши би сайн ярихгүй шүү гэсэн чи цаана Ивэлт явж харагдаад тэгээд Ивэлтийг дуудаад Ивэлт орчуулсан. Ийм зүйл болсон. За Ивэлтэд ямар санагдсан бэ? Тэр өдөр яж баг нь хожигчоод байдаг тий. Орчуулах хэрэгтэй болчдөг. Хүмүүсээс тэгж яриад байгаа шүү дээ. Өнөөдөр Титоноо тедэн самбар нэг орчуулахтай дуусуулаа. Тэр хөвчлөлтэйг маань тийсэн. Тэгээд тоглолт тусаад яг нэг жоохон уналттай байсан. Тэгээд байж байгаад яг хахтуудаад орчуулга хийгээд үг гэхээр нь угаасаа тэрэн дээр бол надад татгалзах зүйл байгаагүй. Тэгээд би очиод орчуулга хийсэн. Гэтэ яг амар их юм бодогдчихсэн толгой дотор. Тийм болохоор жоох ингээд дутаа орчуулсан. Тэрийг бол би дараа нь мэдсэн. Их юм бодогдож байгаанаас харагдсан. Ер нь бол нэг хожигдчихаа жоохон сэтгэл дондор байсан болохоор тэгээд нэг жоохон дутаа орчуулсан байж магадгүй. Тэрэндээ л уучлаарай. Тэгээд тэрний дараа болохоор би юм атай бас ярьсан. Бид хоёр ч бас гайгүй найзууд болцоо. Өчтөр арай гэхэд 20 минут бас уцаар ярьсан л. Баян ер нь яриад холбоотойгаа. Ер нь гайгүй холбоотой. Одоо ингээд Ишибаши жишээ нь англи хэл таарах ингээд гэхээр өмнө нь яг Завхан Brothers-ын бүрэлдэхүүнд багтай багтай ер нь яаж ойлголцдог байсан бэ? Хэр ойлголцдог байсан бэ? Тэгэл англиар ер нь ярьдаг. Тийм жоохон тийм. Тэгэл ер нь бол ойлголцчихно. Татаад муугаар ч юм уу тэгэл бид тэгэл ойлголцдог. Тэгээд дахиад нөгөө яг хэлжсэнчлэн тий нөгөө спортын хиллэг чинь нэг юм цөөхөн хідэн үгэн дотор эргэлддэг болохоор гайгүй ойлгодог гэдэг шиг тэгжэл явдаг. Тийм саксны талбай дээр бол тэгэл ер нь бол бүх тамирчид ер нь саксны хэллэгээ ер нь ойлгож байгаа. Бүгд гадаад салжуулагч нар ирсэн болохоор ер нь саксны англи жоохон сайжирсан бол бүх тамирчидтэй тэгээ ойлголцох ер нь бол асуудалгүй. За тэгвэл одоо яг хоёр тамирчныхаа зочныхоо яг саксан бөмбөгтэй яаж холбогдсон? Замналын талаар ярилцъя гэж бодож байна. За ахаас эхлэе тий. Дашторж яг саксан бөмбөгт хизэнээс дурлж энэ спортоор ер нь мэргэжлийн тамирчин болъё гэж хизээс шийдвэ. Анх бүр жоохон багасаа гэх юм бол одоо манай ээж тамирын багш юм. Тэгээд 12 онд анх улсын авраг мөрөөдлийн баг болж ирсэн шүү дээ. Тэр үеэр анх сакс тоглоод мөнгөн медаль авч ирсэн. Тийм. Нэг инхи од эдэртэй тоглоод манайх нэг хасагдагч нар хоцсон байхгүй. Тийм. Тэгээд манайх мөнгөн медаль аваад тэгэл юу гараа эхэлсэн дээ. Тэгэл юм за энэ спортоор ингэж цаашаа хичээлж болох юм байна гэдэг юуг авсан байна тийм. Тэгээд Солонгос сурж агаад гинт багийн эзэн маань одоо дагдар шах маань дуудаад тэгээд гинт дээдлэгийн тамирчин болохоор шийдсэн. Яг Солонгост 5 жил сурж ирсэн. Тэгээд энэ суралцж байгаа хугацаанд ер нь Солонгост тоглож ирсэн үү?
Солонгост яг одоо монголчуудын тэмцээн бол их болдог байсан. Тэгээд тэрнгээр их тоглоно. Тэгээд монголчуудаас баг үсгээд гадаадын нэг лиг болдог байсан байхгүй. Тэрнгээр бас тоглодог байсан. Одоо Солонгост бол эртээ тэмцээн зохион байгуулалт гүйцэгнүүлээд байдаг үстэй. Тийм байсан. Одоо тэгээд зөндөө олон хүн зохиодог болсон. Эвэлтэй. Минийх 98 их түүх болох хаа. Ямар ч гэсэн би 6 настай байгаасаа сакс тоглож эхэлсэн. Яг яагаад тоглож эхэлсэн бэ гэхээр агаа яг сакс тоглож байсан. Яг тэр үед ингээ бас барыг зэрэг эхэлчихсэн байж магадгүй. Тэгээд бит хоёрыг ингээ дагуулж явдаг, дандаа ингээ хүргэж өгдөг. Анх маргад эрдэнэ багш тэр явж байсан. Тэгээд жоохносоо ингээд бүр том хүүхдүүдэнд ингээд би ганцаархнаа юм жоохон хүүхд ингээд саксны бөмбөг барьсан ингээд заллаа байждаг гэсэн. Тэгжэл яг миний сакс эхэлсэн баг та. Тэгээд ер нь бол ивэлтиг яг ингээд харах юм бол манай сакс бөмбөгчд сонирхогчд ялангуяа маш сайн дамжиж байгаа. Өсвөрт бол ивэлт супер одын хэмжээнд яригдахаар ирээдүйд яг шгшоогийн төвшөнд ч гэсэн гол тоглогч байх хэмжээнд яригдчихсэн. Ер нь яг хизээг өсвөрийн шгшоогт ингэж дуудагдах эхлэл тавигдав те. Хэн олж хараад, хэн санал тавиад хизээс тоглох болов? Тэр болохоор би багасаа яг сакс тоглоод явж исэн. Тэгээд зөндөө олон багш нарын гараар дамжиж исэн. Тэгээ байж байгаад яг нэг анх удаага улсын аврагт орсон байхгүй юу. Тэгээд тэр үед яг үеийнхэндээ бол ер нь гайгүй тоглож байсан. Тэгээд дараа нь болохоор яг Орслоо ингээ хүүхдүүдийг улсын шишээ гэж авч явахаар болоод тэрэн дээр яг модон улсын огийн агштайгаа танилцаад тэгээд яг модон улсыг эхлэхээс нь хамт байсан. Яг тэр үед чинь болохоор би нэг тийм сайн тоглогч бол байгаагүй яг үеийнхэндээ ер нь ингээ сайн байсан ч гэсэн бүр яг ингээд бүр гарааны ингээ тамирчин бишээс аахгүй юу. Тэг би яг коронавигийн үеэр амар сайжирсан. Яг өдөрт бараг 8 цаг бэлтгэл хийсэн бахаа. Тэгжиж л яг өсвөртөө гайгүй болсон. Тэрнээс биш ер нь бол нэг тийм бүр амар сайн бол байгаагүй. Хамгийн амтны хөлөг орсон байхад хаана бэлтгэл хийгээд юм? Яг манай гэрийн гадаа яг шийд байдаг байсан. Нэг хүмүүн өдр байдаггүй. Тэгээд тэрэн дээр яг хамаатны ах бас яг хажуухын тамдирдаг. Тэгээд одоо яг тийш очиж тоглож моглоод тэгээд гэр мөртөө бас зөндөө тасал хийжсэн. Тэгэхээр ивэлтэй өөрийгөө айгүй боломжоо олгож ашигласан юм шүү дээ. Тийм тэрийг бол өстой сайн боломж олгож ашигласан. Агаа ч гэсэн намайг бүр амар их сайн шахдаг. Яагаад болохоор яг миний ингээд ирээдүйн замыг ингээд харуулад өгсөн. Яг алдсан болгоно ингээд над тэр ингээд хилж өгөөд яг энийг ингээд сайн хийгээд яваарай эдэр гэдэг. Одоо өдөр болох энэ тасгалыг хийгээл надад хөрөлдөжтэй юм. За нами. За тэгээд дээдлэгт орсон шалтгаан юу бэ? Хин дуудаж авчирч яав? Хүн дээрээс нь яагаад Хоккайдод сурахаар явав? Яагаад буцаад ирэв? Анх яг оюутан болоод орох жоход яг Азаа эдэртэй цуг намайг хасын хөлүүд баг авах гэж байсан. Ер нь нэг тиймэрхүү юм сонсогдчихсэн. Тэгээ яг тэр үед болохоор огийн агштайгаа нийлээд нэг жил яг багаараа оюутны лигтээ нэг тоглолцъё гээд тэгээ нэг жил тоглолцоод дараа жилээс нь яг дээдлэгт орё гэж бодож байсан. Тэгээ яг тэр үед дарахны цом ах манад л яг бицээд ингээд манайх ингээ 2 дахь сонголтоор ингээд чамааг аммаар байна гэд. Тэгээ тэрэн дээр бол би маш их баярлсан. Яг дотроо бүр баярлал ингээд хөл газар хөрөхгүй баярлж байсан. Тэгээд дарахандаа бол орсон. Тэрний дараагаар ер нь бол бичлэг гэмтэл байсан. Тэгээ бас ер нь бол Андрюс коуч дээрээс маш их зүйлийг сурсан. Гэхдээ яг нэг юм нь яг надад маш тийм итгэж өгөөгүй юм шиг санагдсан. Тэгээ би минут их баг болдог гэсэн тий. Яг минут баг болцсон гэсэн би яг өөрийнхөө бэлтгэл дээр бол 120% хавцаа дайчилж байсан. тэрний очинд нэг ерөөхдөө гарч ирсэн. Тэгээ Японд очих боломжийг өгсөн хүн нь Анарахага Японы дэд ерөнхийлөгч. Анарахт бол маш их баярлж байгаа. Яг Япон явуулаад намаа ингээд өсөн дэмжих боломжийг өгсөнд. Тэгээ яг Японд очиод яагаад буцаж ирсэн бэ гэвэл миний яг төсөөлсөн шиг байгаагүй гэх юм уу. Тэгээд ер нь жоохон тиймэрхүү байгаад харин буцаад тоглосон дээр юм болоо гэж бодоод би өөртөө ингээд за буцъя гэж шийдсэн байжсэн чинь яг завхны Эржа коуч
Ингээд завханлуу ингээд орчлоо би чамаа ингээд аммаар байна гэдгийгсэн. Тэгээд Эржа коучтой итгээд буцаж ирсэн байгаа. Тийм. Тэгээ Японд очиод хамгийн гол олж авсан зүйл гэх юм бол өдөр болгоо өөрийнхөө ингээд тоглолтынхоо скиллийг сайжруулсан. Тэрэн дээрээс хамгийн чухал зүйл нь өөртөө их ихтгэлээ яг буцааж олж авсан. Тэгэхээр сагсан бөмбөгт яг ингээд бидний мэддгүү яг хэлэхээр одоо хөшгөний ард их юм болдог юм байна тийм. Эржа коуч очингуудаа шууд ивэлт рүү залгаа за чи надад хэрэгтэй байна гэдэг чинь ер нь бол ингээд сошиалос явдгаас шал өөр юм байгаа байхгүй. Тэг ер нь сагсны ард одоо яг юу болж өрнөдөг вэ? Хэрхэн нууц баскеттэй яг давгаах яаж холбогдож ирсэн ер нь? Тэр бас их сонирхолтой болсон юм аа. Тэр нэг үлзэт нэгээс нэг тэмцээн нэг бичлэг үлзэмжлэг нэг яваадсан шүү дээ. Тэр үед нэг би бас нэг гадаадын лигээс сонгогдоод тэр тэмцээнд шоу нэвтрүүлэг болсон байхгүй 12 тамирчин. Тэгээд тэнд дуудагдаад тэн дээр үлзийг хожицсан байхгүй. Үлзийг хожицсан. Тэгээд солонгос нөгөө тамирчиндаа хожигдоод ингээд нэг нэмэх хэсгийн юу гарч урмаар хэсэгдсэн байхгүй би. Тэгээд тэрнээс болоо тэгээд ер нь бол ирээд бас нэг 100 амралтаараа ирээд нэг 3-3-ын нэг 100-ны гадаад талбай парк дээр болдог шүү. Тэн дээр бас ороод бас жоохон дэжгүй тавсан. Тэгээд тэрнээс л дуудсан юм болоо гэж бодсон. Тэгээд баш баярлж байгаа. Тийм дуртай мэй гээд. Тэгэхээр ерөөсөө ингээд жижигхэн моментн дээрээс те эсвэл нэг ганц хоёр ивентээс ч юм уу одоо нэг мөчлөг таарна гэж байдаг шүү дээ. Тэгээд ер нь тамирчдын хувь зээх шийдэгддэг юм байна. Тэрөө яг тэгж байгаагүй одоо тэр шоунд оролцоогүй нэмээд бас Монголд ирж тоглоогүй байсан бол ташторчуудын ингээд солонгост мэрэгжилтэй дэвшлүүлээд ч юм уу сурч авах юм шүү. Ташторчийн хувьд одоо энэ үлрэл илүү хариуцлагатай болсон үлрэл юм шиг санагдаж байна уу? Одоо өмнөх үлрэл жишээлбэл те яг ин хамглан гол шидэгч байсан гэдэг ч юм уу те яг бүх оног түүдэг гэдэг ч юм уу. Тэгмүүд энэ үлрэлийн хувьд бас ташторчийн хувьд яг хэр хариуцлагатай үлрэл болж байна. Энэ жил одоо миний 3 дахь жил болж байгаа. Тийм маш их хариуцлага байгаа юм болов хамгаалтын тал дээр давхар тэгээд оноо авалт шийдэлттэй. Тийм хөдөл дээр жоохон хариуцлага ирсэн ер нь жил. Тийм. Ер нь бол анхны жилээс эхлээл солонгос тасгалжуулагчийн шууд удирдлагадор тоглоод солонгос тасгалжуулагч ч гэсэн амар шахдаг байсан шүү дээ. Би нэг завхны бэлтгэл дээр очиод тэгсэн чинь тасгалжуулагч нэг ихний 10 минут илүү 15 минутын бэлтгэлийг ярьж байсан. Тааш нэг юнитэнд King Tower-ын дэнд бэлтгэл хийдэг байсан тий. 15 минутын бэлтгэл харж байсан. Бөмбөг хайцгаа одоо шууд жим явна гэдэг. Тэрийг харангуйтай яа солонгос коучлт ямар амар юм бэ? Амарс эхний жил мэл эхний бэлтгэл миний солонгос ирээд эхний бэлтгэл үнэхээр амарс. Тэгээ шууд ер нь бол эхний бэлтгэлд ороод ер нь шууд ер нь бол дотор мохор бол ер гүйж таагаал. Тэгэл ер нь бол шантрах амар жоохон шантарсаа эхлээд. Тэгээд тэгээд солонгос коучнэрийн бэлтгэл бол үнэхээр амар байсан. Ер нь 2 цаг тасралтгүй гүйлгэн. Гэтэ солонгос сагсан мөч болохоор гүйлт шидэлтийн дээр суурилдаг болохоор одоо бэлтгэл нь тиймэрхүү болдог байна. Тэндээс ер нь үлдсэн зүйл нь байна уу те одоо илүү одоо бусад тамирчдаас илүү тийм болсон гэдэг ч юм уу тэр нь илүү даваа талтай байсан гэж бодож байгаа. Ер нь бол гүйлт дээрээ жоохон илүү жоохон кондишн талаасаа гэх юм уу. Тиймэрхүү зүйл дээр жоохон илүү болсон баг гэж бодож байна шийдэлт. Тийм. За, коуч ирсэн дээр. Танай багийн хувьд энэ үлрэл бас коуч нар солигдлоо. Хэр дасан зохицож байна да. Ойлголцол хэр байна. Бас одоо ер нь бол бараг талдаа орж эхэлж байна шүү дээ тоглолтууд. Тэр нь ойлголцлын төвшин хэр байна. Баг дотор ер нь яг юу болж байна? Манай багийн уур амьсгал бол маш гоё байгаа. Тамирчдын уур амьсгал гоё байгаа. Тэгээд одоо 3-4 тамирчин нэмэгдэж ирсэн. Тэгээд одоо жоохон багийн ойлголцол жоохон дутуугаа. Тэн дээр жоохон ажиллаад их юм бол ер нь асуудал баха. гэж бодож байна. Нэг болохоор яг саяхан ирээд яг анх Зохон Brothers багтаа орох гээд байж захтаа яг за ямар хүмүүс яах болоо гэж амар сандарч байсан. Тэгээ яг баг дотроо ороод их ирсэн чинь яг бүх ах нар ингээд амар гоё хүмүүс байсан. Яг ингээд
нэг тийм ууралж ингэж амар хэцүүгээр хэлэхгүйгээр яг ингээд чи энэ дээр ингэх хэрэгтэй байна. Бид нарт ийм зүйл хэрэгтэй, чи энийг хийж өгөх хэрэгтэй ингээд ингээд зүгээр ойлгуулад өгчдөг. Тим хүмүүсээс нь би маш их баярлж байгаа. Тэгээд одоохондоо яг манай багийн уур амьсгал бол маш гоё байгаа. Тэгээд тийм болохоор ер нь бол одоо жигдрээ явчихна гэж бодож байгаа. Одоо л эвэлч хамгийн бага шүү дээ. Тийм. Эвэлтэс залуу тоглож байхгүй байна. Тийм хатгаа. За. Бүүн ах нарт. Атхан яаж эрхэлж гин үү? Одоо ингээд яг Солонгос коуч дээр асуумаар манай бид нар ч гэсэн ер нь их цочирж ирсэн яг ингээд 2 жилийн хугацаанд завхныг аваад явцсан ингээд 3 дахь жилдээ багийг дасгалжуулаад яг Солонгос систем гэдэг зүйл Завхан Brothers багт суудсан байсан шүү дээ. Яг тэрэн дээрээс ер нь Солонгос дасгалжуулагчийн явах шалтгаан бас юу дашторчийн хувьд бас нэлээд Солонгос хэлтэй учраас ойрхон ойлголцдог байсан баг. Тэгээ мөн дээрээс нь за ярив. Солонгос дасгалжуулагчтай тэгэл байнга ер нь бол хамгийн түрүүнд бие хамгийн их холбогдно. Байнгын одоо дутуу зүйлүүд заримдаа багийнхаа орчуулгыг хүртэл хийдэг байсан. Тийм тэгээд Солонгос коучдыг явсан жоохон тиймэрхүү байгаа. Тийм. Тэгээд явсан шалтгаан гэх юм бол арын албатай ойлголт тэгээд тиймэрхүү зүйлээс болсон бол үйл ажиллагаас болсон жоохон тиймэрхүү зүйлээс болсон болоо гэж бодож байна. Одоо ингээд Эрдэнэ жаргал тасгалжуулагч ирж байна шүү дээ. Эрдэнэ жаргал тасгалжуулагчийг бол би бүр ингээд 10 жилээс нь мэддэг байхгүй. Тийм. Яг ингээд шин систем суулгах гэж хичээж гин үү эсвэл одоо юу гэдгийг багийн хуучин систем дээр илүү тулгуурлаж байна. Ирж байгаа коучийн хувьд бол сервис сургуулийн төгсөөд ирсэн гэж сонссон. Тэгээд ер нь бол жоохон системийг багаар өөрчлөөд жоохон Европ систем рүү жоохон өөрчилж байгаа болов уу гэж харж байгаа. За одоо тэгэхээр хэдүүлэн хамтдаа сая хамгийн сүүлд болсон тоглолт болох металлын эсрэг тоглосон тоглолтын хайлайтуудыг үзцгээе. За энэ тоглолт ер нь юу болж өнгөрөв? Бас яг шинэхэн коучинг системд ор бас тоглолоо шүү дээ. Би сая нэг Knights-тэй тоглолтын дээр мөрөөг эмтэйгээд энэ тоглолтыг үндсэн байгаа. Тэгээд энэ тоглолтыг яг үзэгчийн бас ингээ бага харахад бол жоохон манай тоглолт 3 дараалал тоглолцсон. 3 тоглолцсон. Тэгээд жоохон кондишны талаар жоохон унсан байсан. Бас шинэ тоглогч нар ирсэн жоохон хоорондын ойлголцол жоохон дутмаг байснаас болоод жоохон ажигдсан болов уу гэж бодож байна. Knights-тэй тоглоход бол Mackenzie бас нурууны бэртлийн улмаас тоглоогүй шүү дээ. Ер нь яг Mackenzie Moore-ийн тоглолт Brothers-ийн гол цөм болж явдаг. Энэ тоглогч багт бас яаж нөлөөж ин тэр нь тамирчдад яг яаж мэдэгддэг вэ? Ер нь бол Moore-ийг ер нь тоглолтын арга барилыг ер нь бүх тамирчид мэдж байгаа. Тийм. Тэгээд тийм болохоор бүгд одоо өөрийнхөө спейсинг одоо давуу тал байрлалын давуу талыг олох. Тиймэрхүү зүйлээ бодоод сул кат хийх. Тиймэрхүү зүйл дээр бол одоо Moore шууд пас өгдөг байхгүй. Тэгээд тэр нь Moore-ийн давуу тал болдог. Тэгээд нэг эсрэгээр сул тал болж байгаа зүйл нь болохоор бусад тамирчид, Монгол тамирчид жоохон зарцаадаг ч юм уу те. Бөмбөг хитрхи удаадаг. Тиймэрхүү зүйл нь бол бас сул тал болж байсан давуу талууд бас байгаа. Moore бол мэдээж би яг ирээд харахад бол үнэхээр IQ өндөртөө амар сайн тоглож байсан. Талбайгаа бүтэн харж чаддаг. Тэгээд надад бас их сургамж өгч байгаа. Яг би ингээд өөрөө очиад ингээд за яах вэ гэдгийг асууж байгаас. Тэгээд намайг бас заримдаа ингээд өөрөө ингээд тоглоод ингээд пас гаргаад өгөө. Би ч гэсэн ингээд заримдаа ингээд casual shoot-д хиймээр байна гэдэгтэй хэлчихсэн. Тэгээд би тэрэн дээр бол ер нь бол миний энэ багт ирсэн зорилго бол багийнхантай илүү их боломжийг үүсгэж өгөх. Тэр тал дээр хичээнэ л гэж. За хэдүүлээ одоо хамтдаа сая сүүлд болсон бас онцлог тоглолтоос харцгаая. Онцлог тоглолт гэвэл одоо BCH Knights-аас дүлгөө мөрөнгө авчираад юм ашиг башиг явуулсан шүү дээ, тий. Тэгээд энэ хоёр маань бас хоорондоо үзлээ. Тэгээд юм ашиг башиг 14 оноо авлаа, дүлгөө мөрөнгө 11 оноо авлаа. Энэ тоглолтын талаар миний бодлоор дүлгөө мөрөн маань манай багт нэгдэд ер нь бол маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. 3 тоглолтод оролцсон. Нэмэх 3 удаа авлаа. Тэгээд ер нь 4 амирт хурдан тоглоход хэмжин оролтуудыг хийж сайн хийж байгаа, кат сайн хийж байгаа. Ер нь сайн тоглож байгаа гэж харж байна. Самар сайн авч байгаа. Тоглолтын өмнө Ишибашитай уулзсан уу? Үгүй шууд тоглолт хийсэн. хэлэлт дээрсэн үү? Дөг бах бол манай багт амар зөгцоор тоглож санагдсан. Яг ингээд
4-8-аар ширнэ. Хурдан тоглохоо сайн дэмжиждэг. Хурдан тоглохын дээр амар даваа төлөвлөсөн. Кат сайн идэг, тэрийг нь мөр сайн харж өгч чаддаг. Тэгэхээр манай багт бол маш сайн зөвцөөр томчсон санагдсан. Тийм одоо бол надад бол ингэж санагдаад байгаа байхгүй. Яг нэг BCH Knights шиг өргөн бүрэлдэхүүнтэй багтай. Яг олон минут олдохгүй байсан бол одоо л нэг яг жаргалаа эдэлж байгаа юм шиг, одоо сагсаа тоглож байгаа юм шиг харагдаад байгаа. Сүүлийн яриан дээр бас айгүй жаргалтайсэн шүү дээ. Тийм баг өөрчлөлт. Надад тийм ялцчихгүй айгүй цөөхөн минут олдчихсан. Тэгээд бас Brothers орж ирсэндээ айгүй баяртай байгаа гэд. Тэгэхээр юу гэдгийг яг ингээд багт шинэ тоглогч ирж штэ таашка. Одоо ивэлт орж ирж байна тий. Дэлгөө мөрөө орж ирж байна. Ингээд яг ер нь яг Brothers-ийн цөм болсон Тэмүүжинч гэдэг юм уу, Баска, Дашторж эдгээр тоглогчид ер нь яаж ингэж үлгэдэж ухтаж авч байна? Бүгд одоо эхлээд ямар тамирчин, ямар байрлалд ирж байгааг ер нь бүгд тамирчид харж байгаа. Тэгэл өөрөө байрлалд давцах юм бол ер нь одоо юу надаас яг юугаар илүү юу сайн нэг тиймэрхүү зүйл нэг хардаг болоо тамирчид. Тийм. Тэрийг түлхүү одоо явуулах тал руу чиглэдэг гэсэн үү? Тийм. Багийн. Одоо ер нь ингээд Завхан Brothers баг яг ингээд шинэ тоглогчид авчрахтаа яг багийн зүгээс ч гэдэг юм уу те муур амьсгал бүрдүүлэх ямар үйл ажиллагаанууд явуулдаг вэ? Багаараа хоолн орно тэгээд танилцах уулзалт тийм. Тэгээд даан тэгээд бэлтгэлтэй хамт оролцоод ингээд хоорондоо танилцаад ер нь явчихдаг. Ер нь бол танилцах асуудал байдаг. Ер нь бол их хурдан дотор. Тийм хурдан дотор чинь тийм. Багуудын нөгөө нэг гоё нэг юм би нэгээ нэгтгэх одоо тийм арга хэмжээ нь өөр байдсан мэлээ шүү дээ. Одоо жишээлбэл хасын үлгүүдийн хувьд 7 хоногт нэг PC тоглодог гэдэг ч юм уу байсан шүү дээ. Та хэдийн үед юу вэ? Та бас боулинг гэтэр бол бас тоглох уу? Боулинг одоогоор яг багаар бол тоглож амжааг бол нодлон бол тоглож байсан. Тийм. Хайда ер нь бол PC бас хайда тоглож байна уу тийм. CS тоглоно. За одоо ингээд өнгөрсөн дугаарт Барса Азаа 2 ороод багийнхаа хамгийн сайн хамгийн мууг нь хэлсэн байхгүй. Хамгийн сайн нь бол Барсаин гэсэн. Хамгийн муу нь Азаа гэсэн. Тэнгүүт Завхан Brothers-ийн одоо хамгийн сайн буудагч нь юм байна. Хамгийн муу буудагч. Одоо бас нэг 2 шинэ буудагч орж ирсэн байгаа. Зингүүн баярах, Дүлгэн баяр орж ирсэн байгаа. Тийм. Сайн яг хэр буудгийн сайн мэдэхгүй байгаа ч гэсэндээ Дүлгэн бүрнийг бол сайн мэдэхгүй байна. Зингүүн ахыг бол мэднэ. Муу юм уу? Зингүүн ах сайн. За. Хоёлаа ер нь сайн гэсэн. Сурагдуулсан. Тэгээд дараа нэг бөөнөрөө тоглох хаа. За. Цэнгүүн баяр гэснээс Цэнгүүн баяр бас одоо буцаж одоо багтаа нэгдсэн шүү дээ. Тэгээ өмнөөс тоглодог байсан. Тэгээ одоо бас яг энэ үлрэлийн үед айгүй нөлөө болж чадах, багаа нэгтгэх, тэгээ зааж сургах гээд ийм айгүй онцлог үүрэгтэйгээр орж ирж байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэрэн дээр тийм ер нь бол одоо залуу тамирчид ер нь бол манай багт олон байгаа. Тийм болохоор одоо талбай дээр ч юм уу, талбайн гадна ч юм уу маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж миний бодлоор Цэнгүүн баярхыг. Тийм сул тал сайн юу даваад л одоо талбайн гадна ч юм уу бүх зүйлийг зөвлөдөг. Тэр зүйлд маш их баярлдаг. Тийм. Ивэлт. Цэнгүүн ах бол маш гоё ааштай хүн байсан. Ингээ энийгээл байж байгаа. Тэгээд яг тоглолтын үеэр болохоор ахын туу чи ингээр байна эдэргээ бүр амар их зөвлөгөө өгсөн. Тэрэнд нь бас маш их. Хамгийн гоё сэтгэл хөдлөлтсөн зөвлөгөө нь юу вэ? За яг тэгж орж ирэхгүй байна. Гэтэ ерөнхийдөө яг тоглолтын үеэр яг ингээрээ тэгээрээ гэж шууд хэлцдэг. Ер нь Завхны хувцас хөрөг өрөөний яриаг хэн бадж байна? Би бас нэг хувцас хөрөөний бичлэг хийж үзсэн. Одоогийн шинэ капитан Минд баярх маань ер нь бол бадж байгаа гэдэг. Тийм бүгд бадж байгаа. Тийм яг тийм байл. Миндэгийн хувьд бол ерөөсөө яг болохгүй байгаа юмыг хэлээд тэгээд маш хурдан хугацаанд тэр чинь 15 минут л байгаа шүү дээ. 5 минутанд тамирчид одоо хувийн бэлтгэлээ хангадаг ч юм уу ийм юм ийгээд нэг 5 минут л ярилцж амжиж байгаа байхгүй. Тэрэн дээр мэндэ зүгээр дасгалжуулагчтайгаа гэс юм яриад багийнхандаа бүгдэнд нь юм хэлээд тэгээд хувь тоглогч дээр нэг нэгээр нийлээд явчихсан. Би тэгээд яаж тэгж хурдан ярьж амжиж байгаа юм бүр гайхсан чи яг бүгдэнд нь ингэж хэлээд амжчихсан. Тоглолт тусаад үргэлжлүүлэл ярина шүү дээ. Яг одоо энд 15 минут байна. Одоо үргэлжлэлийг нь дуусгаа ярих гэдэг. Үргэлжлээд хожигдуул 10 цаг ярина. Хожих юм бол нэг 5 минут л ярина. Одоо бас хэсэг хугацаанд завсралж байна. Лиг
ESL руу хасын үлгүүд ESL-д одоо хасын үлгүүд бас явлаа. Тэгээ одоо холбооны цомын тэмцээн удахгүй 12 сарын 12-ноос 29-ны хооронд болох гэж байна. Та хэдийн хуваар 12-нд байгаа юм билээ шүү дээ. Ер нь холбооны цомын тэмцээний талаар яриач. Монгол тоглогчид яг монгол коучтэйгөө гэдэг бас энэ чинь айгу онцлог даваа тал байгаа шүү дээ тий. Холбооны цомын хувьд бол энэ жил зохион байгуулагдаж байгаа маш их баяртай байгаа. Монгол тамирчдын хооронд одоо монгол тамирчид жоохон минут бага шүү дээ. Тэн дээр өөрсдийгөө харуулах ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйлүүд бас минут их болно. Тэн дээр монгол тамирчдын хооронд болж байгаа их сонирхолтой байгаа болов гэж бодож байна. Ивэл бол холбооны цом тоглолт хийгээгүй байгаа тий. Хийгээгүй сайн мэдэхгүй байна. Ташторжийн хувьд бас багийнхаа талаар ярьж холбооны цомд одоо яг аль шатанд үлдчихэд энэ аль багийн эсрэг тоглож хожил байгуулав. Дараагийн тоглолтоос хаанахтай тоглох нь. Манайх 32-ын нуглаан дээр одоо Ивэлтийн хуучин баг болох Мотон Олистай байсан. Тэгээ Мотон Олисыг хоцсон байгаа. Тэгээ одоо 12-нд болох тоглолтын дээр Монголиас 5 багтай тоглоно. Ер нь яг ингээд тоглолтод жишээ нь бусад улсын ч гэдэг юм уу жишээн дээрээс харахад нэг best of 3-аар ч юм уу тий. Ингэж цомын тоглолтууд явдаг. Монголын холбооны цом бол шууд хож эсвэл гэртээ харь. Тэнгүүд тоглолтод баг арай илүү өөр сэтгүүтэй орж ирж байна уу? Ганцхан тоглолтод шийдэх учраас маш өөрсдийгөө хурцлаад ер нь бол маш хүчтэй орж ирж байгаа. Тэгээ одоо их 7 хоногт болох Монголиас багийг ер нь хожно гэж бодож байна. За сонссон байд. Ер нь манай хоёрын хувьд бол хоёулаа спортын дугаардны заалтан тоглож ирсэн тий. Эргээд бас спортын дугаарданд тоглох ямар байна? Ихэнх тамирчдаас асуусан л та. Тэнгүүд зарим тамирчид нь бол яг уу нэгээс 2 удаагийн тоглолтыг хийхэд их давгүй сансан байна гэж байгаа. Зарим тамирчид нь бол бүр нэг гэртээ хэвчээ юм шиг санагдаж байна гэж. Ялангуяа туршлагатай тоглож байна. Дашторж ямар санагдав? Би бас удаан хугацааны дараа ч тоглосон маш гоё байлаа. Тий, сансан байлээ гэдэг. За ингээд хэдүүлээ хамтдаа улирлын хүснэгтэй харцгаая. За BCH Knights 11 бүр маш гайхалтай бас үзүүлэлтээр хүснэгтийн 1-р байрыг эзэлж байгаа л 2-р байраар 8 ажил 3 ажигталтайгаар хасын хүлгүүд Сэлэнг Бодонс 6 ажил 5 ажигталтайгаар Omni Эрдэнэ Minersтэй 3-4-р байрыг ер нь бол ер нь сүүлд нэг 2 дараасан ажил аваад Сэлэнг Бодонс дэшээ гараад ирчлээ. Тэрнээс SJAPS өчигдөр хожигдоод 5 руу ч юу. Тэг шиг боллоо. Тэгээд Цохон Бродерс одоогийн байдлаар 6 дугаар байранд явж байна. Ер нь яг улирлын өмнө яг ингээд багаараа прогноз гаргаад төсөөлж байгаа төлөвлөгөө гаргаж байгаа юм. Цохон Бродерсыг улирлын энэ хэсэгт хаана явна гэж төлөвлөж ирсэн бэ. Ер нь яг баг болгон дээр ингэж төсөөлөл гаргадаг. Энэ багийг заавал хожих хэрэгтэй гэх юм уу тийм. Улирлын өмнө болохоор ер нь дээгүр ер нь явна гэж бодсон. Тэгээ одоо яг бодсноос яг жоохон доогуур яваа. Одоо ер нь багийн тоглолтод ч гэдэг юм уу юуг илүү сайжруулах шаардлагатай байна. Багийн тоглолтоо ер нь сайжруулах ёстой. Тэгээд багийн тамирчдын ойлголцол чухал юм болоо. Одоо энэ баг дээр зөндөө олон шинэ апдейтүүд орж ирсэн болохоор ер нь тэдрийг сайжруулах нь бол ер нь асуудал гэж бодож байна. За, эмэгтэй хүснэгтийг бол Улаанбаатар Амазоноос 100% амжилттай тэргүүлж байгаа. Мэдгүй тэр багийг одоо хинч зогсоох ёстой юм. Тэр хідэн ч оноогоор хожих ёстой юм бүр сүултээ мэдхээ болж байна. Эмэгтэй лигийн тоглолтуудаа манай хоёр хэр үзэж байна? Үзэж амжиж байна уу? Сайн үзэж амжихгүй л байна. Сайн үзэхгүй байгаа. Гэтэ Amazon-с байгаа нөгөө нэг болроо байгаа зү. Тэр яг манай нөгөө ангийнх байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө бит хоёр би бинийг ангид хэмжээ явдаг. Хэр ер нь хальт үзнэ би. Биенийхээ тоглолтыг үзээд юм тий. Тийм. Төрөлийн ивент тэтгэгчээр Icemark мөн IT-ийн бүх хэрэгцээг IT Store ажиллаж байна. За тэгээ үргэлжлүүлээд явцгаа. Ер нь яг энэ мэрэгжлийн төвшөнд орох одоо яг энэ мэрэгжлийн төвшөнд одоо ингэж хичээллэх гоё тал нь юу байна? Хэцүү тал нь юу байна? Мэдээч яг би анх дээдлэгт ороод яг өөрийгөө амар дутуу байгааг мэдсэн. Яа тэгвэл яг ингээд
зүгээр яг өсвөрийн ингээ сагснаас шал өөр төвшний ингээ юм ороод ирж байгаа. Ингээ Европ системүүд төр арай нэг өөр төрлийн ингээ сагс болчиход байгаа. Тэнгүүд яг тэр үедээ яг би яг за би одоо ингээ хичээхгүй бол болохгүй маань. Би ингээд сайжрахгүй бол болохгүй маань гэд нилээд хичээсэн. Тэгээд анх дарахын United багт ороод хөргөө ямар ч байсан чадхаараа дайчилсан. Тэгээд тэрний дараагаар яг Японд очиод би бас яг бүр илүү сайн сагсныхаа талаар ойлголттой болсон гэж бодож байгаа. Тэгээд Zohan Brothers багт орж ирээд ер нь бол ингээд лигийн яг ингээд талбай дээр яг буцаж яг гарч ирэхдээ ингээд сандрахаа болцсон байсан ерөөсөө. Өмнө нь болохоор дараханд байхад ингээд нэг алдаа гарангуут ингээд суу гээл. Тэгээ би ингээд тэр үед ингээд яг ингээд өөртөө итгэхээ болоод ингээд алдчихгүй дээ гэд бодохдоо л ингээд бүр тэр тоглолтноос ингээд аль хэдийн алдсан байсан. Одоо болохоор яг ингээд арай гайгүй тэрийг ингээд засаа явж байгаа. Одоо ч гэсэн жоохон тэр юм үлдсэн байгаа. Гэтэ яг тэр ингээд гайгүй ингээд сайжирч байгаа гэж бодож байгаа. Лиг хийжсэн анхны тоглолтоо ер нь санаж байна уу? Аль багийн хэсэг анхны тоглолтод орж юу? Анхны оноогоос санаж ивэл. Баскет. Миний үед санаж байна. Хамгийн анхны тоглолт бол SJFs багтай тоглосон байгаа. Тэгээд анхны оноо болохоор end one гэж авч ирсэн ер нь. Тэг их тод сандаг байгаа тийм. Тэгэхээр эвэлтэй. Миний хувьд болохоор BCH Knights багийн эсрэг хийжсэн. Тэр тоглолтын дээр миний яг анхны тоглолт байсан. Би үнэхээр яг хожино гээд бүр өөрийгөө 100% ажиллаж гарч ирсэн. Тэгээ эхний оноогоо болохоор яг нэг залаад pull up хийж хийсэн. Яг тэрийг болохоор агаа яг бүр амар сайн хийдэг. Тэгээ тэрийг яг агагийн хийдэг шиг хийсэн те. Аа. За ингэж хэдүүлэн хамтдаа эх 7 хоногийн хуваарийг харцгаая. За эх 7 хоногт 12 сарын 8-нд даваа гарагт Pirates 10-т хов чанхрууд Дархан United Miners Сэлэнгүүдээс. За эдгээр дотроос ер нь та хэдийн үед яг онцлог тоглолт аль нь гэж харж байна. Манай тоглолт байна. За нэмээд одоо өрсөлдөгчийн үзэх хэвээр тоглолт ч гэдэг юм уу тий. Тэр тоглолтыг судлах хэвээр тоглолт ч юм. Тэр тоглолт. За бодонс ч бас хоёр дараас нь тоглолтыг хийж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол яг ингээд лигт удирдлын туршид багууд яг тус бүр нэг удаа ингэж дараас нь тоглолтууд байгаа даа. Завхны хувьд бас ингээд дараас нь тоглолттой өдрөө давчихсан. Хэр нөлөөлдөг юм бэ? 24 цагийн дотор хоёр тоглолт нь би физлог хэрэг байна. Ядралт бол жоох нөлөөлнө. Тэгээ бэлтгэл сайн хийсэн багтыг ер нь гайгүй. Кондишн талаас нь. Эвэлтийн хувьд аль тоглолт илүү онцлог санагдаж байна? Ямар ч гэсэн холбооны тэмцээн дээр Монголиас эсрэг тоглох болохоор тэр тоглолт үзэх нь үзэх байх. Тэгээд бусад тоглолтууднаас сонирхолтой болно гэж найдаж байна. Надад бол сая Omni Erdeнд Miners Сэлэнг Бодонсын тоглолт. За энэ баг дахиад Бодонсын нэг нэмэлт цаг гаргадаг шиг нэмэлт цаг гарч магадгүй тоглолт харагдаад байна. Тэгээд хамгийн их нэг шилжилт хөдөлгөөн хийсэн хоёр баг. Тэгэхээр шинэ тоглогчид шинэ багтайгаа юу болох нь вэ? Энийг харах болно. Эх 7 хоногийн үед ер нь солилцооны цонх дуусаад бас яг шинэхэн тоглолтуудаа хийх гэж байгаа бас баг тамирчид их байгаа учраас нэлээд сонирхолтой санагдаж байна. За ингээд өнөөдрийн урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэн хоёртаа бас маш их баярлалаа. Хамгийн за ийм нэг зүйл байгаа. Өнөөдрөөс манай өөрсөнд баярлалаа. Өнөөдрөөс манай лигийн ивент тэтгэгч Сингүүрээс маань хоёр зочиндоо гардуулаарай гэд гарын бэлгийг өгч байгаа шүү. Тэгээд илүү одоо лигт өндөр амжилт үзүүлээд тий илүү өөрсдөө сайн харуулад өгөөрэй. Сайн харуулж өгөөрэй. Тэгээд баярлаа. Босч авдсан шүү дээ. За авчлаарай. Босч авдсан. Ахын сургаал алт шүү. За дараагийн удаа анхаарнаа. За тэгээд дараагийнх нь тоглолтууд нь бас амжилт хүсье. Тэгээд энд хүрээд манай өнөөдрийн энэ дугаар өндөрлөж байна. Эх 7 хоногийнхоо шинэхэн дугааруудаар уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Unitel, MCS, Coca-Cola, KFC нар ажиллаж байна. Баярлалаа баяртай.